Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Ардын Хувьсгалт намын дүрийн 12, 13 дугаар зүйл, 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан баг чуулганы 20 дугаар хуралдааны 04 тоо тогтоолыг үндэслэн Монгол Ардын Хувьсгалт намын ээлжид бус их чуулган энэ оны 7 дугаар сарын 7-ны өдөр болохоор болсон. Тус чуулганыг өгтөн 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс санаачлан иргэд олон түмэнд тус дэм болсон ажлыг зохион байгуулж байгаа юм а. Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтийн гишүүд Ховд аймгийн хөгжил цэцэглэлт, тогтчлт, соёл жилтэнд зориулж Цам гаруй багийн нутаг дэвсгэрт байрлах морин хурц зохицуулбарын талбайг сэргээн засварлах сайн үйлсийн ажлыг зохион байгууллаа. Манай Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс бас аймаг орныхоо цаашлаад улс орныхоо хөгжилд өөрсдийн боломж ямар одоо тийм нөхцөл байна, тэрүүгээр бас ирнэ өнгөцөх жоохон хэсэг газрыг ч гэсэн өнгөцсөний тордоод сайжруулах үүднээс бас бид нар өнөөдөр энэ хүү үйл ажиллагааг бол зохион байгуулж байна. За ингээд цаашлаад Ховд аймгийн улс орныхоо бас өнгө зүсийг нэмэхэд тийм ээ хувь хүн аж ахуй нэгж албан газар байгууллагуудыг бас тодорхой хэмжээнд бол бас ирнэ улс орны эдийн засаг бас хүндрэлтэй байгаа тийм ээ өнөөдөр ийм хэцүү нөхцөлд бас өөрсдийнхээ боломжоор бас ингэж бас оролцоороо гэдгийг бол бас уриалах байна. За тэгэхээр бид энэ талбайг сонгож авсан ямар учиртай юм бэ гэвэл энэ манай Ховд аймгийн одоо гол брэнд болсон одоо ийм гол талбайнууд байгаа юм. Яагаад гэвэл энэ юуны морин хуурыг товчулсан энэ талбай бол 12 онд байгуулагдсанаас хойш бас одоо энэ юу үйлс нь бол одоо бас жоохон бүдгэрсэн энэ өжилөө засвар хийгдэг байгаа учраас энэ талбайг сонгож авч бид нэр энэ талбайгаа тогтчуулж дахин сэргэн засварлах нөөжлийн энэ зуны тогтчлт соёлжтон зориулж энэ талбайдаар энэ морин хуурын талбайдаар манай намынхын ийм сайн үйлсийн аяныг өнөөдөр зохион байгуулж хийж байна. Цаашид манай Ховдын ард түмэн аймгийнхаа өнгө үзмжийг сайжруулах, аймгийнхаа бүтээн байгуулалтын ажил санаачлалд оролцох ийм одоо ажил хийх хэрэгтэй байгаамаа. Энийг одоо уриалж та бүхэн аймгийнхаа бүтээн байгуулалт өнгө үзмжийг сайжруулахад идэвхтэй ажиллагаа гэж ингэж одоо уриалж байна. Цам гаруй багийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү морин хурц зохицуулбар нь хотын төвийн өнгө үзмжийг сайжруулсан бүтээн байгуулалт болон 2014 онд байгуулагдсан бөгөөд өдөө хүртэлх хугацаанд урсгал засварт ороогүй байна. Иймээс Монгол Ардын Хувьсгалт намын ээлжид бус их чуулга нэг угтан Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс зохион байгуулж буй сайн үйлсийн ажлын хүрээнд морин хурц зохицуулбарын хашаа сарвчийг будаж, эвдэрсэн гэрлийн шонг засаж янзлах, эргэн тойрондох хог хаягдлыг цэвэрлэх гэх мэт ажлуудыг төмтийн гишүүдийн идэвх зүтгэл санаачлагаар товчуулж засварласан юм а.